Сайн бацгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө хичээлээр бид нар suno.com буюу Suno AI-г үзнэ. За энэ маань хөгжим болон дуу зохиодог ийм AI байгаа. За та бүхэн suno.com гэдэг suno.com гэдэг ороорой. За тэгээд хэдүүлээ одоо sign up хий. Sign up хийхдээ та одоо бас Google-ээр ч юм уу одоо Discord дээр байдаг бол Discord-оор орж болох нь байна. Энэ Hotmail-аараа орж болно. Sign up хийдгийг одоо сурцсан юм чинь энэ хэсгийг би одоо ингээд шууд sign up хийгээд тэгээд орчие. За та бүхэн өөрсдөө имэйлээ хийгээд тэгээд ороорой. За ингээд орох төр чинь за энэ доор энэ хүмүүсийн одоо зохиосон дуунууд байгаа. За тэгээд одоо таны бас энэ дуунууд чинь энд орно гэсэн үг. Энэ чинээс та бүхэн одоо дууны үг ямар үг хэрэгэлсэн байна гэдгийг харъя гэх юм бол одоо бас харж болно. За тэгээд за нэгийн дараад үзье. За энэ баруун гар тал дээр нь харах дээр за энэ хүний юу бичсэн энэ юм нь харагдаж байна те. Тэр хэрвээ та одоо иймэрхүү дуу зохиомоор байх юм бол энийг ингээ хуулж аваад бичиж болно. За энийг нь одоо үзье. Life is just a dream. We never have enough. За энэ хүн бодох дээр ингээд энэчнээ бичсэн байна. Deep house, techno, new jazz гэдэг ингээд те. За тэгээд яг стайл нь харах юм бол энэ хүн нэлээд олон юм бичсэн байна те. Epic blues гэдэг. За тэгээд хөгжмийн өөрөө ингээд хөгжим таалагдах юм бол та нар өөрсдөө энийг ингэж хуулж аваад за тэгээд энэчнээ зохиож болох нь шүү. За хэдүүлээ Монгол дуу зохиогоод үзье. За тэгээд Монгол дуу зохиохын тулд та ChatGPT рүү очно. За тэгээд энэ дээрээ бичнэ. За монголоор хайрын тухай дууны үг бичиж өгнө үү гэж биччихлээ тийм. За хэдүүлээ энийг нь копидж аваад за Suno дээр очоод за энэ зүүн гар тал дээр create гэдэг байгаа энэ дээр дарна. За хэдүүлээ одоо дууны үг одоо бичих учраас энэ бол эхнийх нь simple гэдэг одоо энэ байж гин те. За энэ бол айгүй амархан одоо өөрөө нэг өгүүлбэрийн өгөгдөд өгөөл энэгээр гаргачихна. Тэгтээ англиараа бичээд гаргуул зүгээр. За хэрвээ монголоор хэдүүлээ яг туршаад үзье. За хэдүүлээ үгээ гаргацсан юм чинь энэ дээрээ paste хийн. За тэгтээ буцаж очоод энийгээ одоо бадаг мадаг гэж дахилт махилт гэсэн байгаа. Тэдрийг нь бүгдийг нь арилгаж өгнө шүү. За ингээд болчлаа. За энэ дээрээ одоо бид нэр стил бичнэ гэж юм те. Тэгэх юм бол бид нар за яг deep soul гэж бичиж болно. За та юу гэж л бичмээр байна? Тэгж бич болно. Гэхдээ энийг нь орхичиж болно. За хэдүүлээ орхиод үзье. Би бол ер нь бол орхидог. За энэ доор нь бол одоо энэ хүмүүсийн бичсэн одоо нөгөө deep soul, epic soul гэдэг ингэ бичсэн байна шүү дээ. Тэрнтэй адилхан одоо энд санаанууд өгж байгаа. За тэгээд ambient, indie rock, piano гэдэг те. За тэгээд төгөлдөр хуурмөр оруулах бол ингээд бичээрэй. За тэгээд одоо хэдүүлээ энэ чи create гэчээ. За бүр бүтэн дуу авъя гэх юм бол биднийг одоо энэ чи upgrade хий гэж юм те. За upgrade хийх юм бол сарын $10, жилийн $8 гэсэн байна. За ер нь бол энэ commercial ийм use өгнө гэж энэ маань copyright-ийн эрхтэй гэсэн. За тухайлбал одоо та дуу зохиочоод тэрийг YouTube дээр тавьж болох нь байна. YouTube ер нь бол их өөр одоо copyright-гүй хөгжим тавьсан байх юм бол юуг нь сувгийг хаачдаг те. За тэгэхээр энд хэрвээ тань дуу хэрэгтэй байх юм бол дуугаа энэчнээс зохиож аваад тэгээд YouTube дээрээ тавьж болох нь байна. Тэгтээ мөнгө төлсөн байх ёстой шүү. Мөнгө төлөөгүй байх юм бол тэр нь copyright-гүй гэсэн. За хэдүүлээ одоо сонсъё.
Зүрхний минь халгагдсан тогсон чи Зүдэн ойронд минь чирээд баясгадаа Нарны туяаши гигэ цацруулан Надад ирсэн тэр өдөр мартагдахгүй Чи бод миний амьдралын аяггүй Хайрын өнгөр цурайтах шидэт дуу За эхний дуу маань ингээ гарсан байна. Сайхан л болсон байна тийм ээ. За дараагийнх нь үзье. Зүрхний минь халгагдсан тогсон чи Зүд найранд минь чирээд баясгадаа Нарны туяашиг гигэ цацруулан Надад ирсэн тэр өдөр мартагдахгүй За энэ болохоор бидэрт 1 минутынхыг л өгсөн байна те. За энэ доороо та нар харж болно. Одоо энэ 1 минут нь гэдэг энэ чинь гараад ирсэн байгаа. За энэ болохоор өшөө бүр бүтнийг авах юм бол төлбөрөө төл гэсэн те. За одоо нөгөө үнэгүй гарсан нөгөөдхөө хараад 3 минут 3:38 секунд байна. Зүрх минь халгагдсан тогсон чи За энэ одоо онцгүй монгол хэл нь бас тийм сайн биш байна те. За ямар ч үсэн гэхдээ эдгээр бол монгол үгтэй дуунуудыг бас сайн гаргадаг. Тэгээ тэр нь бас төлбөртөө дээрээ бүр илүү байдаг гэж магадгүй. За хэдүүл одоо simple гэдэг дээр нь ороод үзье. За simple дээрээ зөвхөн epic soul гэл piano jazz гэдэг нэг бичиж үзье. За тэгээд энэ instrumental гэдгийг дарж өгнө шүү. За тэгэх юм бол нөгөө дуу одоо үггүй юм зөвхөн ая гарч өгнө гэсэн. За тэгээ яг энийг нэмж болно одоо энэ дээр classical те. За тэгээд өөр одоо ямар melody байх юм уу одоо jazz байх юм уу гэдгээ энэ доороос ингээд сонгож авч болох нь шүү. За хэдүүлээ одоо ингээд jazz гэдэг classical гэдэг бид нар сая дарцсан чи энэ дээр нэмэгдсэн байна те. За тэгээд хэдүүлээ create гэчээ. За та одоо дуу хэрэггүй зөвхөн ая хэрэгтэй гэх юм бол энэ instrumental дээр дарах нь шүү. За одоо ингээд гараад ирчлээ. За харъя. За бас сайхан л гаргасан байна. За ингээд одоо энэ үнэтэйнүүдийг бас сонсоод үзье. За бидний оруулсан piano гэдээ оруулсан яг тэр нь гарч ирсэн байна. Тэгээ төлбөртэй дээр болох дээр яг илүү одоо хүний өгсөн өгөгдлийг илүү сайн дагдаг юм байна. За одоо энэ дээр харагдаж байгаа одоо баруун гар тал дээр харагдаж байгаа зураг маань түрүүчийн бидний нөгөө хүмүүсийн одоо дуу харсан шүү дээ. Тэрнтэй адилхан таны одоо энэ зохиосон хөгжим дуу чи одоо энэ зурагта ингээд хүмүүст ил байх нэ. За энийг харах юм бол одоо 184 хүн энд одоо лайк болсон байна. За тэгээ хүмүүсийн одоо тренд болж байгаа дуунуудыг харж агаад
бас тэрнийх нь одоо үгийг аваад сольж болно. За тэгээ хэдүүлээ одоо дахиад нэг юм үзье. За энийхээ оронд хэдүүлээ зүгээр K-pop гэж бичээд үзье тий. За тэгээд инструментал бишээ гэд ингээд явуулчихъя. За тэгэхээр бидэрт одоо ямар дуу гаргаж өгөх нь харъя. City's heartbeat under my feet, flickering signs. They skip. За одоо та бүхэн харж байгаах зүгээр ингээд биччихээр одоо шууд англиар дуугаа зохиогоод явчих чинь те. За бид нар тэгэхээр үгээ өгөөд монгол дуугаа гаргаж авна шүү. За. City's heartbeat under my feet. За энэ төлбөртэйг нь үзье. Electric skies and nights alive. Дээрээс нь та бүхэн эрэгтэй эмэгтэй хүний хоолой молоо гэд бас энэ нөгөө тэр кастом дээр ингээд бичиж болно шүү. За. Тэгтээ ер нь бол би бас нэг удаа үзсэн эмэгтэй хүний дуу гэсэн чи эрэгтэй хүний дуу гаргаж явах жишээтэй тийм байсан. За энд одоо модель нь байна. Тэ одоо 4.5 plus юм байна. За тэгээ Pro Light гэдэг ингээд байх нь байна. За хэрвээ та тэгээд өөрөө одоо ямар нэгэн хөгжим хэрэгтэй YouTube дээр эсвэл бусад channel дээр хөгжим хэрэгтэй гэх юм бол энийг хэрэгжилж илүү амар тэг мөнгөний төлөөд хэрэгжилж болно. За ингээд хүмүүсийн дуунуудыг та бүхэн хараад үзээрэй. Тэгээд ямар нэгэн дуу таалагдах юм бол тэрийг нь бас remix хийж болдог шүү. За. За та бүхэн одоо энэ зүүн гартал дээр одоо энэ хүний дуу ингээд таалагдлаа гэж бодох юм бол за энэ 3 цэг дээр дараад за remix гэж ингэж дараад энэ дууг ингээд remix хийгээд арай өөр болгоод гаргаж ирж болох нь шүү. За. За тэгээ хэдүүлээ одоо нэг монголоор бичээд үзье гэд хэлсэн шүү дээ тэ энэ simple дээр нь. За тэгээ бичээд үзье. За хайрын дуу гэж биччихлээ. За тэгээ create гээ. За сонсъё. Баруун хавцад дууны үг нь гараад ирсэн байна. Хабрын үнэрт хөнгөн салхи. За тэгэхээр та бүхэн ер нь бол монголоор бичиж болох юм байна. Хабрын үнэрт хөнгөн салхи дурсан сэргэх цагаан авч зүрхний гүн тасахдуу. Зүрхний минь гүн дотор чиний нэр шивнэн. За ер нь бол одоо хайрын дуу гэж биччихдэр ингээд гаргаад ирж байна те. Тэгэхээр та одоо өөрөө үнэхэрийн олон бадагтаа өөрөө ингээд үгээд зохио гэх юм бол ChatGPT дээрээ бичээ тэрийг өөрөө янзлаад за тэгээ үгийн солиод тэгээ энэ дээрээ гаргаж ирж болох нь шүү. За өнөөдрийн хичээлийг үгээр дуусгая. Анхаарал тавьсан маш их баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.